Okay. Бартендерүүд үүсүүлэгч нартай зөвхөн коктейл хийж өгдөг гэвэл ташаа ойлголт. Үүнийг Холливуудын алдарч жүжигчин Том Крузийн тоглосон коктейл кино үзүүлсэн гэж болно. Тэгвэл манай Монголын бартендерүүд ч юм уу адил бүхий л мэдрэмж чадвараа манай нэвтрүүлэгт үзүүлж эхлээд байгаа байл. Өмнөх даалгаварт бартендерүүд маань гар болон сонсголын мэдрэмжээ шалгасан даалгавар гүйцэтгсэн бол өнөөдөр бартендер хүн заавал байх ёстой нэгэн өөр чадвар болох үнэрлэх мэдрэмжээ сорих юм. Ингээд нийт оролцогчдоо амжилт хүсээд нэвтрүүлгээ эхлүүлцгээе. Сайн үзэгчдээ SBN телевиз ресторан Зигмэн сайт Монголын мэргэжлийн бартендерийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа Бартендер реалити шоуны 2 дахь дугаар инхүү эхэлж байна үзэгчдээ. За тэгэхээр та бүхэндээ шүүгчдийг танилцуулъя. Монголын мэргэжлийн бартендерийн нийгэмлэгийн тэргүүн Ган Толго. Монголын мэргэжлийн бартендерийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Бадар Аригчанаар өнөөдөр шүүлт хийнэ. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ерөнхий ивент тэтгэгч Зочин Бродвей Сүлжээ ресторан. Ингээд хамгийн ихний оролцогчийг урьж байна. За одхог урьж байна. За сайхан амарсан уу? За тэгэхээр бид нар өнгөрч дугаараар оролцогчдийнхоо гарны мэдрэмжийг шалгасан бол энэ удаад бид нар бартендер хүнд, бармен хүнд байх ёстой нэгэн чанар бол үнэрлэх мэдрэмжийг шалганаа. За тэгэхээр дөрмийг танилцуулъя. Яах ёстой вэ гэхээр эн чинь бол 8 төрлийн коктейлэнд ордог бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр харалгүйгээр тагийг бяцхан сөхөөд зөвхөн хамраа жоохон ойртуулаад үнэрлээд ямар бүтээгдэхүүн байна вэ гэдгийг нэрлэх хэрэгтэй. Ойлгомжтой юм. Ер нь хэцүү гайгүй. Гайгүй үжиж байна. За тэгвэл одоо нэг нь эндээсээ явж байгаа. Тэгэхээр үнэрлээд эхэлчихье тийм ээ. За эхлэе. Нэг номерын бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн зөвхөн үнэрлэх хэрэгтэй. За хэлэх үү. Крачо тийм ликор. За дараагийнх хоёр дахь нь манай шүүгч нар бол тэнцэнэ тэмдэглэгээ хийж байгаа. Хоёр дахь нь пичний ликор шиг. За гурав дахь нь нэг цэцэгний сироп юм. Цэцэгний сироп аа. За дөрөвдөх нь энэ мит. Мит. За. Нилээ нүдэн онёгоо явчих чинь нилээ ширээ өнөртэй юм байна уу? Энэ бас ликорын төрлийн. Яг юунийхийг мэдхгүй. Тийм үү. За дараагийнх 6 дахь гэсэн үг шүү дээ тийм ээ. Хоёр нь аяг адилхан юм. Бүгд л ойролцоо өнөртэй гадна уу? Энэ хоёр нь бол 7 дахь нь долоотон зүгээр арх юм. зүгээр цагаар арх. Ром ч юм уу тийм л. Ром арай зүйл хүмүүс. За хамгийн сүүлийнх оранж ликор. За. За ер нь үнэрлээд одоо бүтээгдэхүүнийг мэдэх ер нь хэцүү юу? Харахаас л бүр нэг айхтрал тустай хүмүүстэй бүр жимсмсэн бүр айхтрал мэдэх нь хэвтэй. Тэр зарим нэг юмнууд бол ойролцоо шүү дээ. Зарим жимснүүд тэр ойролцоо тий. За одоо шүүгчд маань одоо хэрхэн зөв хариулав тийм ээ? Зөв хариултыг хэлэх баг. Цэцэг, тэр роз сироп бас мэдрэмж бас үнэрлэх юу байна. Тэгээд тэр 7 дахь цагаан эрх дээр уулын 6 дахь ром байсан баг. Тэгээд ромыг үнэрлээ мэдэхгүй нэгчээд 2 дахь дээр нь 7 дахь дээр нь цагаан эрх байсан. Ром гэж авцсан. 8 дахь бол оранж ликор л да граммар нэрч өөрөө зөв байсан. Зөв байсан. Барменийн олон улсын нэршил нь бол бартендер байгаа. Тэгээд бас бартендерийн урлагийг одоо Монголдо таниулъя, үйлчлэгээний урлагийг таниулъя. Тэдгээрийн одоо юу хийж чаддаг тэгээд тухайн мэргэжлийнх нь онцлогийг мэдрүүлэх нь манай бартендер реалити шоуны онцлог байгаа шүү. Ингээд откод маш их баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье.
За манай Бартендер реалити шоу маань Premiership Sport Pub дээрээс үргэлжилж байгаа. Тун удахгүй бас Premier League-ийн тоглолтууд болох гэж байгаатай уялдуулаад спорт сонирхогч, хөлбөмбөг сонирхогч та бүхнийг бас энэ дөрвөн зам байрлах. Бидний зайснаар Рокмон Бүлдингийн одоо чанга урт талд байрладаг. Premiership Sport Pub ирж хөлбөмбөгийн фанатуудаа дэмжээрэй гэж хүсэж байна. Бартендер реалити шоуны ерөнхий ивент тэгч зочин Бродвей сүлжээ ресторан. Ингээд дараагийн оролцогчийг урьж байна. За сайхан амарсан уу? За одоо дараагийн даалгаврууд эхэлсэн шүү дээ. За энд одоо ер нь юу ямар даалгавар байх болов уу гэж бодож байна. За таглаад байсан үл үнэртүүлэл таахтал юм шиг байна та. Ер нь үнэрлэх чадвар хэрвээ. Ялгаш юмны үнэрийг. Гэтэ бол физик гэж дэлээд яг юмны үнэрийг ялгачна. За ер нь тэгээд үнэрлэх чадвар ч одоо дистанс өрчгөн дээр их мэдэгдэг шүү дээ. Зарим хүмүүс чинь ингээл вау ямар үнэтэй сүрчиг дүрхсэн юм бэ. Зарим нь 1500-ийн сүрчиг дүрхсэн байж тээ. Үнэрлэх чадвар нь зарим хүмүүсийн аягүй илүү байдаг. Өөрийн чинь хувьд бол сайн гэж өөртөө үлгөө өгч байгаа юм шүү дээ. Тий. За нэгээс эхлэе. Харж болохгүй шүү. Түмэн харж байгаа. За юу вэ? Энэ сироп шиг байна. Ямар сироп юм? Яг нэрлэх хэрэгтэй байгаа. Кернедин гэдэрэ биш нөө. Blackberry лөө. Тийм сироп байна. За. Дараагийнх нь. Энэ биш банана. За банана. За энэ стэлж идэх гэнэ. Ача тараг юм биш үү? За баш юм байна. Энэ гүзээлцгнийг жоох юмтай хэлсэн юм уу та? 4 номер гэсэн үг шүү дээ. Өөрөлцгөн үү? За. За энэ шууд коньяк байх шиг байна. Коньяк уу? Тий, коньяк. За энэ цагаан хэрэг. Наа чин цагаан хэрэг үү? Олоотх нь? Адилхан юм. Хоёр цагаан хэрэг байна гэж байна. Нэг нь нэрмэл юм болов? Үгүй баха. За хамгийн сүүлийнх нь. Энэ болохоор оранжийг нэг юмтай хэлж байна. Ер нь бол холцсон юм бол байхгүй байгаа. За иймэрхүү хариултуудыг өгч дээ. За ер нь үнэрлээд энэ удаагийн даалгавраас үнэрлэх байгаа шүү дээ. Тэгэхээр үнэрлэх чадвар ер нь бартендер хүнд одоо байх ёстой чадваруудын нэг мөн үү? Ойлгоо яах вэ? Заавал маш шаардлагатай зүйл. Тэс тодорхой хэмжээгээр зарим хүн харилцахад үнэрлээ те буруу юм гарч юу. Тэгээд бас тийм үнэрч бас амт бас цог явж байгаас. Юм тэр өөр бүтээгдэхүүн бүм тестлээд өөрөө зам юм байна гэдээ гаргаж авах үнэрлэх хэрэгтэй юм байна те. За шүүгчдийнхээ хүнлэгийг сонсъё. Гамтлах шүгчийн хувьд хөлгийн хувьд бол сайн байна. Тэгээ яг хэлэхэд бас энэ дотор байгаа бүтээгдэхүүнүүдийг бол хооронд нэг хольсон бүтээгдэхүүн бол байхгүй. Яг цаанаас савлгаа нь бол хольсон. Одоо гран маринер гэдэг 8 дахь байгаа. Чи оранж нэг юмтай хольсон гэстэй. Тэр бол гран маринер чи оранж коньяктай хольсон чикаар байгаа. Тэгээ юм Jack Daniels коньяк гэж хэлсэн. Хол нэг өөр сод виски коньяк гэж хэллээ. Тэгээд арх ромыг бол ер нь ойролцоолдоо. Гэхдээ ер нь үнэрнээ өөр арай л ондаа байна. Тэгээд яг дараагийнх нь арх л гэжлээ. Тэгээд дараагийнх нь бол тэр яг арх бангууд нь эргэлзээд ингээ төрөөнийхтэйг нэг нялцаагаад тэгээд ер нь ирэхэд болсон. За баяр үргээ. За баярлаа. За дараагийн оролцогч бол Ананд байгаа. Анандыг урьж байна. За сайхан амарсан Ананд. За Ананд маань зочин Бродвей сүлжээ ресторанаас оролцож байгаа тийм ээ. Тэгэхээр бас одоо бүхэл бүтэн зочин Бродвей рестораныхаа одоо төлөөлөл болж оролцож байгаа шүү дээ бартендерүүдийн тэмцээн тийм. За нэгдүгээр нь ямар бүтээгдэхүүн байна? Карло байна. Вайн байна гэж юу? Карло. Энэ бол дандаа одоо коктейлэнд ордог байгаа бүтээгдэхүүн гэдгийг хэлэх нь зүг баг. Зүг. За дараагийнх нь хоёр дахь нь. Янз юм толгойд тэргэлдээд байгаа бол бодоод. Бакаст юм уу? Яа, авлаа нэг л удаа хэлэх хэрэгтэй. За, гурав дахь нь. За, 3 номерын бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн байна? Мөөлн. За, дараагийнх. Дөрөв дахь нь. Түрүү чи өнөр нэг уушигнаасаа гараагүй нөгөө холилдоо дотор коктейл болоод гарч нэг цэврээ гарч явах амьсгалж байгаа орж өнөрлөхөө. За яаса, юу гэж хэлмээр.
Баккастгийн нөгөө юутай биш шүү дээ. Лимонтой ч юм уу. За дараагийнх. 5 дахь.